Сайн байцгаана уу? Арт тусгал YouTube сувг маань одоо нийгмийнхаа сайн сайхан нийгмийг эмчлэх одоо Монгол улсынхаа болохгүй зүйлтэй өөрийнхөө чадах ятгаараа тэмцэхийн тулд Токиод ирсэн байна. Энэ ямар зорилготой ирсэн бэлгээр нэгдүгээр Токиотын ариун цэврийн одоо байгууламж буюу нойлын өрөөг сурвалжлагаар ирсэн. Японы арт түмэнд нойлтой яаж ханддгийг, нойл нь яагаад тийм цэвэрхэн байдгийг, нойлд нь ороход нэгдүгээрт одоо нойлын цаасаар цэнэглэгдсэн байдаг. Энэ Японы арт түмний нойлыг үзэх философийг одоо судлах гэж ирчээд байгаамаа. За хоёрдугаарт мэдээж би зураач хүн учраас нэг галерей, уран зургийг галерейнуудыг сурвалжлахаар ирсэн. Гуравдугаарт Токиотын ерөнхийд нь бас үзүүлэх зорилготой ирсэн. Миний одоо жишээ нь арт харагдаж байгаа энэ улаан өнгөтэй энэ байгууламж маань болохоор Нао Тамура гэж дизайнер эмэгтэй ариун цэврийн өрөө буюу одоо байгууламж байгаамаа. Энийг хийхдээ бол маш өрмөц шийдсэн байна. Одоо жишээ нь хоёр замын уулзуур буюу ийм нарийнхан гурвалжин одоо зай талбайд маш зөв байрлалтайгаар одоо зай жижиг талбайг айгүй зөв ашиглаж хийсэн байна. За тэгээд гол одоо хэлэх гэсэн санаа маань болохоор одоо жишээ нь ингээ харахад одоо таних тэмдэг эдгээр нь харагдахгүй байгаа. Яагаад харагдахгүйгээр хийсэн бэ гэвэл хүний нууцлыг хадгалах зорилготой гэж хэлсэн байгаа. Трансгендерч гэдэг юм хүн ороод бийцсахта яг аль тэ өрөөнөөс гарч ирж байгаа нь харагдахгүй байхаар ингэж зохион байгуулалтаагаар хийсэн байгаамаа. Одоо улаан өнгөн дээр хар таних тэмдэг жишээ нь маш гоё харагдах байх жишээтэй. Хурц тод өнгөний шийдэл нь маш их таалагдж байна. Тэгээд нойлын цаас бол ингээ байнгын байж идэг жилэн тэнцээ бол дөрвөн нойлын цаас шууд ингээ цэнэглээтэй байж байгаа. Хүн ингээ бараага заавал авч явж байгаа юмаа ингээ тавих шаардлага гарна. Тэнцээ тавиур бол бүх нойл байдаг. Хүний өрөөс ая тухайг бүх талаас нь ингээ хангаж бодож хийсэн байгаа байхгүй. Японы одоо нойл болгонд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, харааны бэрхшээлтэй хүмүүс тий нэг бол бие муутай хүн, хөгшин хүн ч гэдэг юм уу хүүхдтэй явж байгаа эцэг эхчүүч гэдэг юм. Энийг бол хизээж орхитуулдаг вэ. Газрын зураг бол бүх нойл дээр байдаг. Газрын зураг дээр болохоор одоо хараагүй хүмүүс зориулсан ингэ тэмдэглэгээ. Тэ нэмэгтэй нойлын хаана байрлсан мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоо тэр хүмүүсийн орох бийцлэх нойлыг тэмдэглэсэн. Дээрээс нь мэдрэгчтэй хараагүй хүмүүс уншаад аашаа орохдоо болохоор тэл тэрэгцэртэй хүн ч юм уу ингээд харааны бэрхшээлтэй хүн мэдрэх хэвээр. Энэ тэмдэглэгээ бол өвчтөй хүн гэдгийг илэрхийлж байгаа. Энд ч нэг улаан тохио байгаад байгаа. Энэ улаан тохио ямар учиртай вэ гэхээр магадгүй энэ дотор орсон үйлчлүүлсэн хүн маань ямар нэгэн байдлаар биеийг өвдөхсгөл тэрэгцэрээсээ унах ч юм уу те. Тэр тохиолдолд тэр аваарын тохиогоо асаадаг. Тохио дуурж ин гэрэл хасдаг. Одоо энэ иргэдэд зориулсан нойл маань хаалган дандаа ингэж онгоод байгаа. За энэ болохоор мэдээж тэр орж харахад аюулгүй байдлыг хангасан. Одоо шилдэг дизайнер, шилдэг архитектуруудын нойл юм байна. Гэхдээ бусд нь тийм байна гэсэн үг биш. Зүгээр энгийн цэцэрлэг төрөлн дунд байгаа, байрны дунд байгаа, сургууль дунд байгаа нойл бол мөн адил яг юм цэвэрхэн. За тэгээд бүгдээрээ нойлын цастай байх жишээтэй. Хэвээ Япон болгон дизайнер гэж хэлсэн байдаг гэдгсэнтэй алдартай одоо архитектор хүний хэлсэн үг байт юм ээ. Одоо жишээ нь энэ байшин барилга нэг ч юм давтагдж байгаа хаус, нэг ч давтагдж байгаа дэлгүүр, нэг ч давтагдж байгаа юм хаяг ерөөсөө байхгүй байгаа байхгүй. Хэвээ Япон хүн болгон дизайнер гэдэг нь үнэн болж таарч ах шиг байна. Дараагийн нойл руу хамтдаа алхацгаая. Нойлоос эхлээд төсөл маань цаад том зориг агуулмаар болохоор модон жорлонгоос салах Мишель Экспо дэлгүүрүүд ирсэж явж байгаад энэ төслөө танилцуулж авахд C Concept Store дэлгүүртэйгээ хандахад маш сайхан уриалганаар хүлээж авсан. Хамтарч ажиллахаар тохиролцоод ингээ манай нэвтрүүлгийн ивент тэгчээр ажиллаж байгаа. Шууд ороод надад хамгийн их таалагдсан энэ маш өрмөц дизайн, гэрлэн бүрхүүл, нойлын хэрэглэл, жижиг хэрэглэлүүч гэдэг юм уу те. Тэртаа дизайнеруудын хийсэн бүтээлүүдийг гэртээ тавих хүсвэл C Concept Store дэлгүүрийг зориорой. Тэгээ доор хаягийг байрлуулчихъя. Бид хоёр нойлоос эхлээд төслийн хүрээнд Токиотын шилдэг дизайнтай болон ер нь Токиотын нойлын судалгаа хийгээд явж байгаа. Тэгээд энэ бүхнээс яг надад төрж байгаа мэдрэмж нь болохоор одоо архитектор, интерьер дизайнер одоо уриалгад бид нэр өөрсдийнхээ мэргэжлийг тултал нь гаргах ёстой юм байна. Бид нэр өөрсдийгөө одоо мэргэжлээсээ ашигладгүй байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй. Японы одоо
алдартай дизайнер Кашива Сатогийн бүтээл Ebisu-гээд яг галт тэрэгний Эки одоо стейшн руу яг орох гарцсан дээр байгаа. Тэгэхээр гарцсан дээр байгаа болохоор хүмүүст яг 0 байгаа гэдэг мэдрэмжийг нь төрүүлэхгүйгээр цэвэрхэн орчин бүрдүүлэх зорилготойгоор энэ дизайныг гаргасан. Гэхдээ яг бас нийтийн 0 нь тавигддаг одоо нөгөө аюулгүй хүмүүс орж гарч байгаа нь харагдаг байх гэдэг шаардлага бас хангасан. Тэгээ байх ёстой хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүртээмжтэй байх бүх одоо юмнууд нь багтсан байгаамаа. Тэгэхээр зай талбай бас тэмч одоо том зайд эднэрийг хийгээд байгаа биш. Жижиг зай талбайд нийтийн 0-ыг ийм гоё дизайнтай хийж болдгийм байна гэдгийг харж байна. Тэгэхээр дизайнерууд, архитекторууд одоо ийм төсөл зарлаад хэдүүлээ Улаанбаатар хоттой тий ийм гоё сонирхолтой 0-уудыг яагаад хийж болохгүй? Бүр одоо бит хоёртой таарж байгаа нь болохоор тий зөвхөн энэ 0-уудыг үзэхээр ингээд гадаажуулчд ирж байгаа байхгүй юу? Бүх юм цаанаар шийдсэн л бол энэ хаяг энэ дээр байгаа таних тэмдэг нь яг л тэр өнгөнийхөө тоон дээр ийм цагаан мөнгөлөг өнгөөр нь шийдэх юм тий. Энд ерөөсө бүх юм нь ингээд гой зохицуулж жиг яг нэг концепттэй хийж байгаа нь айгүй гой цэвэрхэн гүйцэтгэлтэй харагдуулж байгаа байхгүй юу? Одоо энэ хүн байгаа гэдгийг нь тодор бас шийдсэн. Хаалганы бариул дээр улаан болсон. Дээр нь бас юм улаан гэрэл асцсан байгаа нь хүнтэй гэдгийг шууд хараад ойлгохоор байна. Тэгэд одоо аюулгүй байдлын үүднээс энэ хөл дагуур онгорхоо байдаг дандаа. 0-ууд нь хүн орж байгаа гарч байгаа нь мэдэгдэх ёстой. Кашива Сато хийсэн 2021 оны 7 сард ашиглалтанд орсон байлээ. Тодорхой үед ашиглах ор байна. Ингээд ивчдэг, ингээд сунчдаг. Ингээд хилэгдчихдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн барих бариул байна. Тэгэд шаардлага одоо төвшингээ тохируулахад ингэж хөвтөж бас ашиглаж болно. Яачаад ингээд басгаад бас ашиглаж болно. Ялгаатай нь бусад 0-уудаас энэ түвшлэгтэй байгаа. Сул дунд бас түвшлэгтэй байгаа, бариултай байгаа. Тэгээд хүний зовлон сайн мэдэхгүй шүү дээ. Жишээ нь яг энүүхэн түвшлэг ямар их хүн тусалдаг бол тээ. Дэлгүү ахаа явж чадахгүй нь маш тусална шүү. Аюулын дохио тусламж дуудах тавч байна. Хаалга нь бол дандаа ийшээ онгоонаа. Гүүж онгоо энэ зай нь бас хангалттай метр гаруй байгаа. Метрийн зай онгоодог хэсэг. Юу байх? Ямар ч босоо байхгүй. Гэрлэх ямар ч. Oh my god. Токио хотын Шибуя дүүргийн нэгэн сонирхолтой 0 дээр ирсэн байна. За энэ 0 маань болохоор алдартай архитектор Тада Андо гэж Японы баг номер 1 архитектор юм байна. Тийм ариун цэврийн өрөөнд дээр ирчихсэн байна. За энэ архитектор маань болохоор 1995 онд Прицкрийн шагнал хүртэж байна. Энэ болохоор ямар учиртай шагнал вэ гэдэг киногоор л Оскарын шагналтай гэсэн үг. Одоо архитекторын хамгийн том одоо наадам юм байна. Прицкрийн шагналтай энэ архитекторын хийсэн 0 дээр ариун цэврийн өрөөнд дээр ирсэн байна. Энэ хүний саяхан бид хоёр бас гуглдж үзлээ. Ямар шүү уран бүтээл хийсэн байд харсан чинь үнэхээр супер уран бүтээлч байна. Тэгээ тэр ямар гоё орчин үеийн шийдэлтэй хийд юм бэ те. Үнэхээр гоё юмсан. За тэгээ энэ болохоор ийм босоо тэгээд ийм шууд цаанаашаа нэвт гарчдаг. Ингэж ороод бас цаашаа нэвт гардаг. За энэ болохоор бас нэгсэндээ аюулгүй байдлыг бас ямар нэгэн аюул төртөл ингээд саатлаараа гардаг гэдгийг бас энэ 0-ын тухай тэгж бичсэн байна. За эрэгтэй 0-ийнхоо дизайныг харж үзье. Энэ бол одоо 0 болгоно бас байгаа хилээд байгаа те. Аваарын тохиотой нэг тусгай хүмүүс тэгээ дээрээс нөвчтэй хүмүүс үйлчлүүлэх зорилттой ийм 0 байгаа. За. Нилээ явлаа. Нэг 0 газрын зураг дээр мап дээр буруу заагаад олсонгүй. Дараа нь 2 метро дамжиж тэгээд алхаж явсараад алдарт архитектор Сов Фужимотогийн маш гоё
аюултай аюун цэврийн газар ирлээ. За мэдээж тийм амар юм гоё газруудыг олохгүй мэдээж алхан, явна, метрод нь, төөрн, бөдлөн тэсээр хагаад гоё юм олноо. Гоё юм олоод за одоо тайлбарыг хүргэе. За энэ нойлны маань онцлог болохоор тусан өргөлөөрийг санагдуулах үс гэж байгаа байхгүй. Гудамжинд явж байгаа хүмүүс зүгээр гараа угааж болно. Хүүхэд, залуучууд, хөгшөд, эмэгтэйчүүд бүгдээрээ ингэж гараа угаах болцоотой. Хоёр талаасаа гараа угааж байгаа хүмүүс хоорондоо харилцах те. Одоо сайн уу? За. За бичлэг хийж гин. За нойл ямар санагдаж байна? Оо гайхалтай. Энэ болох Сав Фужимото бол миний дуртай архитекторуудын нэг. Тэрний одоо бүтээлийг Сав Фужимотогийн хайх юм бол үнэхээр ганцуурсан цагаан өнгөөр тогтдог. Түүний архитектурын бүтээлүүд үнэхээр гайхалтай баригдшгүй байдаг. Тэгэхээр Японд өөрийнхөө Сав Фужимото гэдэг архитектурын компанитай тийм мундаг архитектор байдаг. Сав Фужимотогийн гуглдж үзлээ бүтээлүүд нь. Би бол бас яг архитектурын мэрэгчлээ өмчлөөр сайн мэдэхгүй. Тэгээ гуглдж үзэж үнэхээр галзуу юм байна. Яа тэр өстөнөр яаж тэр одоо төмрөөр одоо цементээр яаж тоглож болж яаж арт хийдгийг харуулдаг юм байна. Одоо энэ зөөлөн хэлбэр нь болохоор хаалганаас өксүүлэл арк ороод ингээд ерөөсөө юм хурц өнцөг байхгүй те. Хурц өнцөг байхгүй бүгд юм зөөлөн хэлбэртэй. Усан онгоцны одоо кабин байхны санагдуулга. Хаалганасны дизайн тагаад байгаа хаалганы дэглэм. Тэгээд энэ бас ороод таацны хэсэг дээр болно бас юм зөөлөн хэлбэртэй яг нэг усан онгоцны кабин шиг. Тэгээд за нойл бол мэдээж маш цэвэрхэн. Тэгээд гадаа угаалдуртай болохоор энд яг нойлын хажууд заавал нойлын өрөөнд нөгөө хэдий гадаа угаалдур төлөвлөсөн ч гэсэн нойлын өрөөнд заавал угаалдур байх хэрэгтэй болохоор жижигхэн хөрх угаалдураар шилжсэн. Гэтэ энд угаачаад гараад угааж бас болох болохоор тэгээд тойл байлны хөргөн жижигхэн симпл шилжсэн. Тэгээд энэ ингээд жишээ нь ургаж исэн модоо хүртэл ингээд тайралгүйгээр ингээд архитекторынхаа бүр ингээд шийдэл болгоо оролцсон байгаа. Тэр нь маань өстой бас маш гоё. Таны орс болохоор ерөнхийдөө ингэж байна. Зүгээр аялагч яг энэгээр ингээд гудамжаар дуугаа оноо авчихсан чинь зүгээр л амар сонирхол татаад ингээд зогсоод зураг авлаа гэдэг чинь. Тэгээ сая бид хоёртой ярилцаад өөр ийм нойлууд хаана байна үзмээр байна гэдэг ч байгаа байхгүй. Тэгээд зөвхөн нойл ингэж хүний анхаарлыг татчихдаг тийм ээ. Бака хүүхдийн сэтэр гараа угааж. Хүүхдүүд ичээ бас сайхан тавуулж өгдөг байна та. За та бүхэн нэг юмыг бас анзаарж байгаа. Энд ямар ч нойл мөнгө байхгүй. Одоо манайх ч ингээд мөнгө нэхэд идэв шүү дээ. Мөнгөндөө тасж байгаа нойлын цаас нэг балиараа обуугаагаад нойлын цаас таслаад тэр хичнээн ч хүн тэр үйлчилж мөнгө авч ингэж маш бохор байгаа байхгүй. За тэр бохор гарын гарт нь хичнээн ч нэг алдчих бүүм. Тэгээ тэр бохор юм мааг үйлч. Тэрийг одоо болгохгүй. Нойлыг үнэгүй болох. Үнэгүй болж тэр чинь хүний эрх зөрчихгүй. Хүний мөнгөгүй юм яах юм. Тэгээ тэр шээх юм уу? Гадаа нь баах юм уу? Яах юм? Тэр нойлыг бүх уустаа үнэгүй болох хэрэгтэй шүү. Хүний эрх зөрчиж байгаа шүү. Тэр явсаар байгаа Токио хотын бас нэлээд хүн хөдөлгөөн багтаа газар, зорьсон газар байлаа. Энэ ард байгаа нойл бол Шигуро байна гэдэг алтартай архитектор байгаа. Прицкри тагналтай. Энэ нойл маань их сонирхолтой. Одоо гаднаасаа бол ингэж нэг шилэн харагддаг. Шууд дотор нь хүн байгаа нь харагддаг. Хаалга хаагдангууд ингэж бүсийчдэг. Энэ нойлыг гол нь манай тэр архитектор маань яг ямар зорилготой хийсэн бэ гэхээр хоёр одоо санаа зовдөг зүйлийг гаргах гэж зорьсон юм байна. Нэгдүгээр нойлд хүн байгаа юу байхгүй юу гэдгийг мэдэхгүй учраас одоо нэг эвгүй байдалд оролдог одоо хаалгын татах тэр байдлаас нэгдүгээр салгаж өгсөн байна. Хоёрдугаар орой болохоор бүр амар гоё ингэ дэнлүү шиг харагддаг. Тим зорилготой хотын өнгө үзэмжинд аюу гоё өнгө төрх нэмэх зорилготойгоор хийсэн байна. Гадаа бүр гудамжинд байдаг нойл шүү дээ боддоо. Тэгээд ямар цэвэрхэн байна те.
Уянасаар амар гоё ингэж цаашаа бүр алсалтай харагдав шүү дээ. Нийтдээ бол саад. Хязгааргүй тийм тий. Тийм шүү. Хязгааргүй Matrix Энэ хоёр чи хоёр тал өөдөд байсан гэж бодож байна. Matrix ертөнцид орчлоо. Энэ араа үлгөр нь байна. Тэгэхээр энэ гадаа цэцэрлэгт байдаг гадаа нийтийн 0 тавигдах хэд хэдэн шаардлага байдаг нь одоо гимт хэрэг гарах боломжгүй байх ч юм уу тий. Тэгэхээр аль болохоор юм хаалгууд нь ил байх хэвээр хүн орж байгаа гарч байгааг нь мэддэг байх хэвээр. Тэгээд энэ чинь хүн цэвэр олон хүн ордог учраас маш бохирддог учраас угаа цэвэрлэхэд заавал юм шалан дээрээ тараавта зөвхөн хүн ингээд усаар шүршээд цэвэрлэх боломжтой ийм тараав бол суйрлуулах шаардлагатай байдаг. Дизайн башигуруу ба. Одоо жишээ нь ингээд чойлог багтай ингээд дотор нь хүн байгаа нь харагдана. Чойлонгод гэж бүрсэждэг. Тий. Энэ бол харахад бол нэг амар юм юу газар биш заяа бүр ингээд одоо юу гэдэг хөгжил дэвшлийн амар юм бол биш зүгээр нэг юм байрны дунд л байгаа байхгүй тий. Нэг орон сууцны байрны саадан дунд л ийм алтартай архитектурын одоо бүтээл байж гэн тий. Яагаад 0 сурвалжлаад байгаа гэхээр 0-ыг үздэг философи өөрчлөхгүй юм бол бид нэр хизээч модон жорлонгоос салахгүй шүү. Одоо ингээл аймагуудын 100 жилийн ой болж байна. Одоо тэр нэг сумын 100 жилийн одоо манай нутгийн хүртэл 100 жилийн ой болж байгаа шүү дээ. Модон жорлонгоос салаагүй шүү дээ. Бодох хэрэгтэй шүү. Одоо тэр наадам хийгч бол жорлонгоо ихлээр янзлаа. Жорлонгоо ихлээр бүр маш орчин үеийн маш цэвэрхэн 0 50 тэгжил одоо уриалах байна. За бид хоёр энэ 0-а хайж нэлээ явлаа. Тэгээд жоохон олохгүй бодилсан. Басан чи яг хайж замд бас нэг Францын 2 жуулчин одоо энэ 2 жуулчин маань газрын зургаас хайцсан бахан бид хоёр та хоёрын 0 хайж амсан чи яг тийм ээ гэдэг. Тэгээд зам нийлээд ерөөсөө олчлоо хамт. Энэ 0 маань ямар учиртай вэ гэхээр Toyo Ito гэж бас алдартай архитектурын ажил байна. За энэ архитектур маань болохоор Венецийн Биенналын одоо алтан арслан шагналтай мөн 2013 оны Прицкрийн шагналтай ийм архитектур байна. Тэгээ зөндөө олон шагналтай байсан. Тэр болгоныг одоо би дурдж чадахгүй та бүхэн өөртөө судлаарай. За энэ 0 маань болохоор юу илэрхийлж байгаа вэ гэхээр ерөнхийдөө мөөгийг санагдуулах хуц тий цаанаа ингээд модтой ой дотор ингээд мөөг ингээд ургацсан байгаа ч юм шиг юм сэтгэл төрүүлэхүүц гэж хийсэн байна. Мөн адил нөгөө нэг 0-ийн нөгөө нэг стандарт бай. Иш хүн орцсон байна уу? За ороогүй нэ. За орж үзье хэвлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн айлуудын хөгжлийн юм автомат хийгдэлтэй. За ингээ хаагдцсан. Дуудлаа хараа. Яана гинт энэ 0 төгжигчгвдээ. Эднэр бас ерөөсөө уншаад байгаа дандаа юм байна. Гимт хэрэгээс урьдчилан сэргийлсэн, гимт хэрэг гарахаас одоо хамгаалсан дандаа тийм зүйлүүд байгаад байгаа байхгүй тий. Тэр талыг айгүйх бодож архитектурын шийдлүүдийг хийд юм байлаа. За энэ ч ингээд энэ угаалтурын шийдлийг хар. Эрэгтэй 0-лоо 2 янзаар шийдсэн. Энд чинь хүүхдэд дагуулсан магадгүй эрэгтэн аав хүн явж магадгүй шүү дээ. За энэ шийдвэл орж үзцгээе. За тэр одоо ингээ ороход за энэ чинь хүүхдэд суулгаж агаад одоо бийцсах нь байна шүү дээ. Одоо энэ бол мэдрэгчтэй. Одоо ингээл мэдрээд гараа угаах нэ. Ингээд энэ надад ийм дизайнууд амар таалагдаад байгаа хөө маш жижигхэн ирнэ амар хөөрхөн стандартуудыг маш их бодлогдсон байгаа. Чинь ингээд цацраад ингээд хаашаашаа үсрээд байгаа юм ерөөс алга. За энэ чинь ингээд маш их конопууд байдаг. Бид нар бас яг Японы ойлуудыг бас одоо ямар үүрэгтэй гэдээ сайн мэдэхгүй байж магадгүй. Жишээ нь даралттай их усаар одоо нойлох усыг татах уу, бага усаар одоо нойлох усыг татах уу гэдэг хоёр сонголттой байдаг. Нойлын ингээд газрын зураг одоо зааварчилгаа мөн хараагүй хүмүүс зориулсан тэмдэглэгээнүүд
бүх нойл дээр байгаа. Энэ зөвхөн нөгөө алдартай архитектор болохоор ингээд энийг тавиад байгаа биш ээ. Ерөөсөө энгийн тэ гудамжны сургуулийн нойл бүгд дээр нь ийм тэмдэглэгээ байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд одоо хүртээмжтэй байхыг тэр гарцнаас хүн гарч ирээд энэ хөтөч хавтангаараа яваад хөтөч хавтангаараа чигээрээ явсаар хагаад энд зогсох одоо тэмдэглэгээ нь байгаа. Зогсох тэмдэглэгээ нь байнгут энд одоо самбар дээр нөгөө нэг юуны бичиг нэг байгаа байхгүй хаашаа ямар хүн аль нойл руу н орох уу гэд харааны бэрхшээлтэй хүн зориулсан. Тэгэхээр дээрэс нь харааны бэрхшээлтэй хүнд зориулсан энэ ямар ээлтэй гэдгийг нь яаж харах вэ? Энэ төвшингүүдийг хизээч зөрүүлэхгүй хоёр өөр материалаар хийсэн ч гэсэн яг нэг төвшин тэгээд наашаа ингээд чигээрээ явангууд энэ одоо нөгөө нэг тэмдэглэгээнээс харсан байгаа юм чи байшлаа мэдчихэж байгаа шүү дээ тий. Тэгэд энд болохоор бот нь онгойлох ботноо дараад ороход бас босгонд ямар ч тэглэх юм байхгүй. Хөдөлгөөнд маш чөлөөтэй, тэрэгэнцэртэй бие засахад боломжтой ийм гоё хүртээмжтэй байгаа бүх элемент нь юм байгаад та үнэхээр баярламаар юм аа. За энэ хөтөч автангаараа явж байгаа одоо харааны бэрхшээлтэй хүмүүс маань ингээд за ямар асуудал тулгарч байгаа та бүхэн одоо харж байна. Ингээ урдуур нь шат тавих, түүц байх, одоо шонгийн мод таарах ч гэдэг юм уу. Энэ байдал бол хэрэг сэтэрсэн байгаа Монголд. Би яг өндөө бол бас энийг бас сайн мэддэггүй байсан. Хэтэж хавтан ямар үүрэгтэй гэдгийг би зүгээр л яг өндөө гоёлын л зорилттой гэж ойлгодог байсан. Японд очснороо энэ маш чухал зүйл гэдгийг бас харсан. Монголд бол одоо харааны бэрхшээлтэй хүн явах нь битгээл хараатай хүн явахад маш хүнд байдаг. Фумихико Маки гэж аюул алдартай архитектор хүн байна. За тэр хүний бүтээсэн нийтийн ариун цэврийн нойл мөн адил гадныхан ирсэн яг видео авсан бас сурвалжилсан байж байна. Юм гэдэг бол аюул жижиг дүүмаа гэдгийг харуулж шít. Одоо зөвхөн нойлыг л айтайхан гой загвартай хийгээд л энэ чинь аял жуулчлалын бус болчихж байгаа байхгүй юу? Почему я приехал так далеко, чтобы на туалеты, да? Ну, во-первых, это интересно. Я по образованию архитектор, занимаюсь тем, что я журналист и освещаю городские проблемы, интересуюсь городской средой, показываю разные страны. А туалеты — это одна из достопримечательностей Японии. Это та область, в которой японцы достигли небывалых высот. Ни в одной стране мира нет таких чистых, доступных и красивых туалетов. Это действительно то, чем Япония может гордиться. Поэтому мы сейчас ездим и смотрим, как в Японии строят общественные туалеты. Что это не просто чистый, функциональный, удобный туалет, а это еще и точка притяжения, достопримечательность. Для проектирования туалетов приглашают известных архитекторов, и это становится украшением района. Это такая интересная история, чтобы показать моим зрителям и другим людям, как может быть, и чтобы люди брали пример с Японии в плане строительства общественных туалетов. Конечно, спасибо. Фумихико Маки болохоор одоо 93 онд бол Прицкрийн одоо шагналтай юм байна. Маш олон ингэ шагнал хүрсэн байна. Сая гуглдж хийсэн архитектуруудын бүтээлүүдийг харлаа. Үнэхээр супер. Ер нь бол яг хуу ийм төсөл явсан юм байна. Дандаа алдартай архитектуруудаа нойлыг цэцэрлэг түрээлэн, скол, метроны газар, нийтийн олон хүлэгсэн газар ч юм уу. Энэ бүхнийг хийсэн байгаа юм байна л да. Биш зайлвал бүдрээд унчлаа. Охин нь уйлаад бүр байж яана. За хөлн битчиг байгаа да. Охтод нэм хөөрхөн те шууд реакцлж шít. 8айлж гэдэг цэцэрлэг түрээлэн болохоор яг 8айлжнаас санаагаа аваад ерөнхийдөө ингэж хийсэн юм байна. Далайн тунгалаг 8айлж гэж амтан байдаг. Тэрийг ингэ санагдуулах хуц ингэ хийгдсэн байгаа байхгүй. Одоо гэрэлний юм тоглолтууд дунд нь байгаа нөгөө нэг цэцэрлэг түрээлэнгийнхаа модыг хүртэл ашиглаад одоо интерьер архитекторын шийдэлт ингээд тусгаж өгсөн байна. Тэгээд гар угаах хэсэг гэхэд те хүүхд гараа угаах, мөн том хүн гараа угаах ерөөсөө дээрээс өгж байгаа гэрэл эдэр нь болохоор ерөөсөө юм гудамжны хүм болгоны нийтийн нойл биш юм шиг ингэж гой цэвэрхэн те манайхнаар бол маш үнэтэй газар ороод ирсэн юм шиг сэтгэл төрүүлэхээр гэхдээ тэр гол нь бас энэ
Японы арт түмний энэ өөрсдийн юмыг аюу хайрлах тий одоо энэ байгаа юмаа цэвэрхэн хэрэглэх дагаад нөгөө нэг үйлчлэгээ нь бас тэрийгэ дагаад маш цэвэрхэн дор бүрэн цэвэрлждэг тэр юмуд нь бас их таалагдаад байна. Аливаа байгууллага, аливаа улс орны нөгөө нойлын л харахад тэр тухайн улсын хөгжил дэвшил ямар шүү үйл ажиллагаатай, ямар одоо философитой арт түмэн бэ гэдэг бүх юм харагддаг. За тэгээд тийм учраас бид нар тэр философоо одоо өөрчлөхгүй юм бол модон жорлонгосоо салахгүй нэ гэдэг би одоо дахин хэлээд байгаа. Засах бүрэн болцоо та. Бид нар ерөөсө боломжгүй бүтэхгүй гэд ерөөсө тэгж болохгүй. Хүн болгон дор хүрнэ анхаарад энэ бүхэн дээр сэтгэлээр тавихад бол энэ байдлаас гарч чадна гэж би итгэдэг. Ерөөсө бас нэг ийм юм шиг надад санагддаг. Ерөөсө сая бид нар жишээ нь зураачдын урлагийн нойлыг янзлсан шүү дээ. Тэр нойлыг янзлахад бол жишээ нь оргуу хоосноос тэр бүхнийг эхлүүлээд ямар ч хэлсэн Монголд байхгүй тийм үзэсгэлэн гардаг 3 дахь одоо үзэсгэлэн гарцсан байгаа. Тийм нойлыг хийсэн. Мөнгөтэй бол бүхнийг хийдэг гэсэн бол худлаа. Бид нар сэтгэл байвал бүхнийг хийж болдгиймаа гэдгийг одоо харуулсан тэр төсөл болсон тийм нойлын сэтгэлийн төсөл маань. Тэгээд хүн бүр дор хүрнэ өөрийнхөө гэрийнхаа нойлыг одоо хашааныхаа нойлыг янзлах те тэр бүхнийг янзлах юм бол бид нэр модон жорлонгоосоо салж чаднаа. Дээрээс нь муухай энэ өв торхоо язгансан өвчин зовлонгоосоо салж чаднаа гэдгийг одоо би бардам хэлж чадхаар байна. За энэ хэд зүгээр метроны энгийн л метроны нойл гэхэд ийм цэвэрхэн гоё загвартай байгаа байхгүй. Зөвхөн шилдэг архитектуруудын нойлыг бас үзээгүй. Бид хоёр одоо метро, албан байгууллага, музей, галерей, гудамжны зүгээр жирийн нойлч гэдэг юм өчнөө нойлыг үзсэн. Бүгдээрээ маш цэвэрх. Энэ шийдлүүд нь маш өөрмөт. За энэ метроны нойлонд одоо хоёр хүн биенийг гаргаж өгч байгаа харж байна. Бас гоё өнгө дизайнтай байгаад таних тэмдэг гэхэд маш өөрмөт, сонин содон байдаг. Энэ жирийн нойлуудын тухай яриад байгаа шүү дээ. Тэгмээ шилдэг архитектурын шийдэлтэй нойлууд бол бас биш цэвэрхэн гэж ихтэй. За дээрэс нь энэ ч том толинууд бол хаасаагүй байрлуулсан байт юм бэл. Бүтэн биеэрээ одоо харах зорилттой нойлууд зөндөө байсан. За мөн газрын зураг нь бол бас л энгийн нойлд байдгаа. Савн нь дуусчихсан ч юм уу, аль эсвэл нойлын цаас нь дуусчихсан ч юм уу, тийм ариун цэвэр өрөг бол Японы хаанаас ч ирээд олохгүй. Ибису паркт байрлах Масамичи Катаямагийн бүтээсэн гудамжны нойл дээр ирээд байна. Энэ нойл бол цэцэрлэгт хүүхдийн тоглоомын газар хажуу талдаа цэцэрлэгийн хажууд байрлаж байгаа. Тэгээ харахад дизайны концепц нь болохоор ийм санаандгүй байдлаар одоо тоглоом шиг төөрдөг байшин санагдуулмаар дизайнер хийсэн. Одоо жишээлбэл энэ улаан өнгөтэй биш ногоо өнгөтэй энэ цэцэрлэгийнхаа орчинд тохиргой тод биш яг нэг ансамбл болж чадхаар хийсэн байна. Шаргал гэрэл саарлаан дээр тусна үнэхээр гайхалтай харагдчихэ. Эндээсээ шаргал гэрэл өгсөн. За, вау. За, гэрэлтүүлгийн хан руу гоё шаргал гэрэл өгсөн чинь маш гоё харагдчихэ. Мочиг текстуртэй. Тийм байна. Үнэхээр гайхалтай маа. За. Одоо энэ хэдий ингээ бетон хан бол мөртлөө яг энэ модны текстурыг өгсөн байгаа нь юм. Модны текстур тэгээд ийм шаргал гэрэл тусгачингууд энэ нэг юм зөөлөн ур амьсгалтай болчихж байгаа байхгүй юу? Токиотоор явсаар агаад Шибуя дүүргийн нэг цэцэрлэг төрөлөнд байрлах маш сонирхолтой нийтийн ариун цэврийн өрөөнд дээр ирлээ. Энэ маань болохоор Кинго Кума гэж маш алдартай, дэлхийд алдартай архитектурын бүтээл юм байна. За ийшээ хэдүүлээ явж үзье. Кинго Кума нь болохоор ер нь болохоор бүтээлээ байгалыг санагдуулах хууц хийдэг. Одоо энэ нойлог дам модоор хийсэн байна. Модны юм одоо баг бидний хаягдлыг хайчдаг юм шиг одоо юу гэдгийг түлээг хайчдаг модыг чинь ийм гоё арт нойл болгож чадсан байна. Дээрэс нь ганцхан нойлыг ингэж хийсэн бишээ. Ерөөсөө энэ чинь том байшин барилга те том
тавар, цамхагуудыг хүртэл Гинго Кома яг энэ дизайнаараа хийдгээ. За хэдүүлээ энэ 0 руу сонирхъя. Энэ улаан болцсон баха хүн байна гэсэн тэмдэглэгээ. За дээшлж үзье. Энэ дараа гоо ингээд үс буцсөөг ургацсан байна. За энэ шүн бас маш гоё харагдаг гэсэн гэрэлтүүлгээрээ маш гоё чимгэлсэн байдаг гэсэн. За энэ болохоор мөн улаан байна, хүн байна гэсэн үг. За энэ цэнхэр байгаа нь болохоор хүн байхгүй гэсэн тэмдэглэгээ. За ийшээ орж үзье. Мөн доторх дизайн гэтэр бол ингээд гоё модны юм сонин хэлбэрийг ашиглаад байгальч өөрөө юм урлагийг өөрөө хийгээд өгчтэй шүү дээ. Яг ийм гоё хэлбэрээр нь засаал ингээл тавиал ийм гоё найл хийцэн багчаатай те. Өндөр настай хүн одоо үйлчлүүлэх тэмдэглэгээ байна. За тэгээд энэчээ бариултаа мөн адил тэр загвар дизайныг харж болж байна. За тэгээд Гинго Кома нь болохоор Монголд бас ирж исэн. Монгол төр шинэ хар орон хот тэгээд одоо манай монголчууд бас шинэ хот барих гээд байгаа. Тэр нь болохоор Гинго Кома одоо ирж зөвлөгөө өгч исэн байгаамаа. За энэ бол сая хүн гарчлаа тэгээд. За энэ бол хүүхдэд зориулсан найл байна. Жохон хүүхдийн тэмдэглэгээ байгаа даа. Зинчээ хоёр хүүхдийн тэмдэглэгээ. За тэгэнгүүт мөн адилын загварыг хардаа. Одоо энэ яг байгалийнх нь өөрийнх нь юм одоо бүтээж өгсөн байгалийн бүтээлээр нь өөр хүний одоо гараар ингэж хүний архитекторын одоо интерьерийн шийдэлтэй хослон ингэж гоё бүтээл болж чадж байна. За тэгээ 0 гэхэд хүүхдэд зориулсан нь болохоор маш жижигхэн одоо хүнтэй харьцуулсан харъя. Одоо энэ хараа хүүхдэд зориулсан бас гар угаах хэсэг нараа ийм бичиг хөөрхөн. За мөн босоо шилдвэр хөөрхөн бариултай. За тэгээ энийг хардаа наашаа цаашаа энэ ритмүүд нь аюу гоё. Зарим нь хавтгаа, зарим нь босоогоор шийдсэн тий. Тэгээ энэ холболтууд нь ингээд маш цэвэрхэн. Японы арт иргэдийн одоо архитектор болоод интерьер одоо юу гэдгийг тэр засгийн газрын ч юм уу тий. Ерөцөж орхитуулж болохгүй нэг юм болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоо өндөр настан магадгүй жирэмсэн хүүхдээ авч яваа эхчүүд, аавууд тий тэдрийг бол хизээж орхитуулдаггүй. Одоо энэ тэмдэглэгээ бол жишээ нь одоо бие муутай өвчтөе хүн гэсэн тэмдэглэгээ шүү дээ. За энэ хүмүүсүүдийг бол үйлчлүүлэх нойлыг бол хизээж орхитуулдаггүй. Тэдний хаалга нь бол дандаа ингэж онгоодог байгаа. Энэ болохоор аюулгүй байдлыг одоо жишээ нь тэрэгэн цэртэй хүн ороод тэр хаалгандаа зохигдохгүй байх ч гэдэг юм уу те. Тэр байдлыг шийдэж өгсөн байгаамаа. Ийм гоё архитекторын одоо Гинго Комагийн нойлоор ажиллаж байгаад их баяртай байна.